одоо хүний амьдралыг ингээд зүгээр л машин эсвэл дугуйтай зүйл гэж төсөөлөх юм бол одоо дөрвөн дугуйтай гэж бод тээ. Тэгэхэд нэг дугуй маань ингээ ажиллахгүй хагарсан байхад айгүй хэцүү шүү дээ, явж чадахгүй тий. Голдоо хазаагаад явж чадахгүй хиймийн гарсан тохиолдол ч юм уу тий. Яг хүний амьдралыг тэрнтэй адилхан гэж үздэг. Одоо жишээлх юм бол зөвхөн одоо өмнө нь болохоор би яг ямар алдаа гаргаж ийсэн бэ гэхээр дандаа нөгөө карьерийн хувьд айгүй их төлөвлөгөө биччихдэг. За би тийм юм одоо бизнес эхлүүлэн гэдэг ч юм уу тий. За тэгээд би ийм их орлоготой болно, байртай машинтай олно гэдэг ч юм уу. Дандаа хөрөнгө мөнгөтэй холбоотой тийм төлөвлөгөөнүүд гаргадаг байсан. Тэр нь айгүй буруу байсан байлээ. Бусад зөндөө салбарууд одоо 5 чиглэлээр гаргадаг гэж хэлж штэ. Тэр нь болохоор эрүүл мэнд, харилцаа холбоо, ажил мэргэжил, сэтгэл зүйн байдал бас айгүй чухал. Тэгээд мэдлэг ур чадвар гэдэг эдгээр одоо 5 зүйлд хуваагаад яг тэрийг тэнцвэртэй авч явах яг өстой тэнцвэртэй